Дараагийн мэдээлэл танилцуулъя. Японы шинэ засаг захиргаа ялангуяа Санай Такачигийн засаг захиргааны хувьд цагаачлалтай холбоотой асуудал дээр ихээхэн хатуу чанга бодлого баримтлах болж байгаа. За үүнтэй холбогдуулан Японы иргэншил хүсэж байгаа хүмүүст тавигдах шаардлагыг ихээхэн хатуу болгох ийм засгийн газрын шийдвэрүүд гарч эхэлж байгаа юм байна. За үүнтэй холбоотойгоор засгийн газрын зүгээс тодорхой асуудлууд хэрэгэлсэн сайдуудад бол энэ асуудлыг судлаж цаашид шаардлагыг чангах боломжийг эрэлхийлэхийг сануулсан байгаа юм байна. За Японы улсын хувьд Японы иргэншлийг авчрахыг хүсэж байгаа. Гадаадын иргэдэд хийгдэх шалгалтыг чангах талаар авч үзэж байгаа. За гадаадын иргэдийн талаарх бодлогыг хянж тус асуудалд бол ойрхон ажиллах ёстой гэдгийг бол мигмар гарагт мэдгдсэн. За ерөнхий сайд Санай Такачигийн засгийн газрын зүгээс гадаадын иргэдэд татвар нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тохиолдолд өргөдөл хүсэх үйл явцад нь илүү хатуу хандаж магадгүй гэдгийг их сурвалж мэдгдсэн. За засгийн газар 1-р сард гадаадад ийм оршин суугчид болон зуучдын талаарх зохиц бодлогыг гаргахаар төлөвлөж байгаа юм байна. За үүний өмнө бол гадаадын иргэдтэй холбоотой хяналт шалгалтын зохицолтуудыг илүү тодорхой болгоно гэж мэдгдсэн. За энэ сарын эхээр холбогдох сайд нарын уулзалтын үеэр Санай Такачи ерөнхий сайд Японы иргэншил авахтай холбоотой дүрмийг чангахыг хууль зүйн сайд Хироши Хирагучид үүрэг басан байна. За мөн түүнээс өмнө хууль зүйн сайдаар ажиллаж байсан Кейсуке Сузукигийн удирдлагын дор ажилласан гадаадын иргэдтэй холбоотой судалгааны багаас 8-р сард гаргасан завсрын тайланд дурдсанаар Японы иргэншил авах шаардлага нь байнгын оршин суух авахаас илүү зөөлөн болохыг тэмдэглэж дараа нь бол зааварчилгаа гарсан байна. За байнгын оршин суух өргөдөл гаргахаас өмнө өргөдөл гаргач нь бусад шаардлагын хамт Японд орхиж 10 жил амьдрах ийм шаардлага тавигддаг. За визний хугацаа хэтэрсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зэрэг тухай асуудлууд бол сүүлийн үед гадаадын иргэдтэй холбоотойгоор хэвлэл мэдээллүүдийн хэрэгслэр ихээхэн гарах болсон. За үүнээс шалтгаалan засгийн газрын зүгээс энэхүү бодлогоо эргэн харахаар төлөвлөж байгаа юм байна. За ер нь бол гадаадын иргэдтэй холбоотой асуудал бол сүүлийн үед Японы нийгэмд халуун сэдэв болсон. 7-р сард зөвлөлийн гишүүдийн танхимын сонгуулиар Японыг энд тэргүүн тавих гэсэн ийм бодлогыг бол Санай Такачигийн засгийн газрын зүгээс тавьж байгаа. За энэ бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг хэрэгжүүлсэн Америкийн нэгдсэн улсыг энэ тэргүүн тавих America First бодлоготой ийм төстэй бодлогыг баримталж байгаа гэсэн үг. За энэхүү мөрийн хөтөлбөрийн дагуу кампанит ажил явуулсан. За популист намын нэр хүнд бол сүүлийн үед өсөж байгаа. Японд гадаадын иргэдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээгээр Такачигийн удирдсан төв засгийн газартай холбогдох асуудалд бол илүү хатуу чанга хандахаар шийдэж байгаа юм байна. За үүнтэй холбогдуулан манай улсад амьдарч байгаа хүмүүс болон гадаадын иргэдэд аюулгүй найдвартай, эмх зэгцтэй, хүртээмжтэй нийгэм байгуулахыг эрмэлзэж байгаа гэдгийг засгийн газрын тэргүүн мэдгдсэн. За тус улс иргэний хариаллынхаа хуулийн дагуу иргэншил авахыг хүсэгчдэд тавигдах хамгийн доод шаардлагыг тогтоосон байдаг. За үүнд бол Японд 5 жилээс доошгүй хугацаанд оршин суух. За мөн энэ хугацаанд бол альва гэмт зөрчилд бол холбогдохгүй сайн зан авир гаргах. За мөн өргөдөл гаргачийн хөрөнгө ур чадвар болон эхнэр нөхрийнх нь хамаатан садны хөрөнгө нь амьдрахад нь хангалттай хэмжээний дэмжлэг үзүүлэх боломжтой байх зэрэг ийм шаардлагуудыг бол тавьдаг гэсэн хэдий ч хамгийн доод шаардлагыг хангасан ч гэсэн иргэншил авахгүй байхыг зөвшөөрөхгүй байх хандлага бол бий болж байгаа. За Японд байнгын оршин суух тал дээр холбогдуулан цагаачлалын хяналт дүрсдийг хүлээн авч зөвшөөрөх тухай хууль үйлчилдэг. За энэхүү хуульд үндэслэн наривчсан шаардлагыг бол тогтоодог юм байна. Өргөдөл гаргач нь 10-аас доошгүй хугацаанд Японд оршин суух ийм шаардлагыг хангасан байж байнгын оршин суух эрхийг авах боломжтой. Дээрээс нь татвар нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх иргэний үүргийг бол зохиох ёсоор гүйцэтгэсэн байх ёстой. Хууль зүйн яамны мэдгдснээр 2024 онд нийт 12,248 хүн иргэншил авах хүсэлт гаргасан. За үүнээс 8,863 нь иргэншлийг нь зөвшөөрсөн ийм шийдвэрийг гаргасан бол 639-ийг нь бол татгалзах шийдвэрийг Японы засгийн газар болон холбогдох байгууллагуудаас гаргаж байсан юм байна. За сүүлийн үед бол Японд цагаачдын тоо нэмэгдэж байгаа. За 2024 онд Япон улс нийтдээ 177 мянган шинээр цагаачдыг хүлээн авсан. За тэднийг урт болон байнгын оршин суухын статусыг нь хүлээн авсах зөвшөөрөл олгож байсан. За энэ нь бол 2023 онтой харьцуулахад 8.6%-аар өссөн үзүүлэлт болж байна. За тэдний 63% нь хөдөлмөрийн цагаачид, 34% нь гэр бүлийн гишүүдэд дагаж ирсэн хүмүүс. За 1% нь бол хүмүүнлэгийн асуудлаар Япон улсад цагаачилж байгаа хүмүүс болж байгаа юм байна. За мөн дээд боловсрал эзэмших олон улсын оюутнуудад зориулан 167 мянга гаруй зөвшөөрлөл төр хугацааны улирлын чанартай хөдөлмөрийн цагаачдад 102 мянга, за дадлагчдад 165 мянган амьдрах зөвшөөрлийг олгож байсан юм байна. За энэ Японд ирж байгаа улс орнуудаас цагаачилж
тус улсын иргэншлийг авч байгаа хүмүүсийг харах юм бол Вьетнам, Бүгд найрамд Хятад ард улс, Индонез зэрэг улс бол 2023 онд шинээр ирсэн хүмүүсийн дотор тэргүүлж байгаа 3 улс болж байна. За гарал улсын хувьд эхний 15-д бол Индонез улс, Япон руу чиглэсэн урсгалын тоон нэмэгдэж байгаа улсууд дотроо тэргүүлж байгаа. За хамгийн ихээр буюу жилдээ 16 мянган хүнээр бол Индонез улс руу эсийн хүмүүс ирж байгаа нь харагдаж байна. За харин сүүлийн үед бол зарим улсаас Японд очих энэ чиглэл нь буурч байгаа. За тухайлах юм бол Непал улсын иргэд бол амьдардаг байсан бол 4909-оор бол энэ байдал нь багасж байгаа нь харагдаж байна. 2025 оны 5 дугаар сард Япон улс дүрсгсийн асуудлыг хүлээн зөвшөөрөх хүсэлтийг буруу ашигласан зөв бүсээр ашигласан хүмүүсийг бол албатан гарах ажиллагааг хурцсах зорилгоор ард түмний аюулгүй байдлын төлөө хууль бус цагаачдыг тэглэх гэсэн юм урьдчилан арга хэмжээний төлөвлөгөө гаргасан. За энэ бол одоогийн байдлаар урьдчилсан эхний шатандаа явагдаж байгаа. За энэ төлөвлөгөө хэрэгжсэн тохиолдолд Япон улс ихээхэн цагаачлалт ээлтэй бус бодлогыг хэрэгжүүлэх төлөвтэй байгаа нь харагдаж байгаа.